Сайн уу? За өнөөдөр та бүхэндээ 1111 порталын талаар мөн өнөөдөр яаж манифест хийж өөрийнхөө амьдралд бодиттой өөрчлөлт ий чидийг бий болгох талаар 3 зөвлөгөөг маш чухал 3 зөвлөгөөг хүргэх гэж байна. За товчхондоо 1111 гэдэг порталыг тайлбарлая. За хаа нэгтэйгээр интернетийн орчноос та маш их харсан байхаа. Ерөн сүүлийн үед бол энэ сошиал орчин TikTok, Instagram, YouTube, Facebook гэдэг энэ сошиал орчинд бол үүнийг маш их хүмүүс ярьдаг, түгээдэг болсон. За энээс болоод маш олон хүмүүс энэ өдөр бас хамтын ухамсараар бүр өндөр энергийн давтамжийг бас үүсгэж чаддаг болсон байгаа. Жишээ нь яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа та ч гэсэн энэ өндөр энергийн нэгэн хэсэг нь болцсон сууж байна. За портал гэдэг нь бол энергийн хаалга, нээлттэй хаалга гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энийг зарим нэг газар бол сүнсний портал нэгдсэн газар байна гэж ярьдаг штеп. 11 сарын 11-нд бидний хувьд энергийн хаалга нэгдэж сүнс, сэтгэл, ухамсар гурав нэг төвшөнд ингэж нэгдэж давхцдаг маш өвөрмөц өдөр байгаамаа. Тэгэхээр дэлхий дахинд бүр эрт дээр үеэсээ 11 гэдэг тоо 11 сарын 11-ийг тоо ухаанаар ч тэр астрологоор ч мөн адил. За тэгээд хамтын ухамсараар ч гэсэн энэ өдрийг бол жирийн нэг өдөр биш, энэ бол ичидтэй өдрөө гэж итгэж зан үйл хийж, за зарим орнууд бол бүр энэ өдрийг тэмдэглэж маш их хямдрал зарлаж өглөг буян үлддэг. За тэгэхээр монголчууд бид нар бас сүүлийн хэдэн жилүүдэд бас энэ талаар их мэдлэгтэй болсон байгаа. За ингээд өнөөдрийн өгөх 3 зөвлөгөөг би та бүхэндээ эхлүүлье. Хамгийн нэгдүгээрт 11 гэдэг энэ тоо бол сүнсний мастер тоо гэж тоо ухаанд үздэг. Үүнийг сүнсний сэрэлт ухамсарын дээшээ төлөвшил, өндөрсөх, зүм бэлэг итгэвчих ийм өдрөө гэж үздэг байгаа. Мэдрэмж өндөртэй, йог бясалгал хийдэг хүмүүс, за мөн бүтээлч хүмүүс, сүүлийн үед инфлюенсер, контент бүтээгчид, мөн зураглаачид, за урлагийнхан гэд ерөнхийдөө бүтээлч ажил хийдэг, мэдрэмж өндөртэй хүмүүс ялангуяа маш их мэдэрсэн байгаа. Өнөөдөр нэг тийм өөр өдөр байна гэдгийг энерги үед мэдэрч байгаа байх. За зарим хит их стресстэй байгаа хүмүүс бол бас мэдрэхгүй ч байж болдог. За тэгэхээр энэ өдөр бол зайлшгүй бид нар бясалгал хийгээд огт бодол үгүйгээр өөрийгөө ажиглаад суувал та маш сонин мэдрэмжийг авна. За тэгэхээр хамгийн ихний 3 зөвлөгөөний маань нэг бол амьсгалын дасгал, бясалгал хийгээд суух юм аа. За тэгвэл энийг хийхин тулд та нар сүрдэж болохгүй. Энд бол ямар ч тийм мэрэгжлийн, өндөр түвшний техник, ур чадвар юу ч хэрэггүй. Зүгээр л танд хүн садаа болохгүй, та тайван ингэж чимээгүй төвлөрөх боломжтой орчныг л өөртөө бэлдэнэ гэсэн үг. За миний хувьд бол бага насны хүүхэдтэй 3 хүүтэй ээжийн хувьд бол би яг орой хүүхдүүдэд онтолчаад өнөө орой яг суунаа гэд төлөвлөсөн байж байна. За тэгэхээр магадгүй ихэнх нь нас орой суух бах те. Орой ингээд суух нь тэгээ зүгээр нүдэн анаа тухтаа суuna. Зарим нь завилд сууж чадахгүй бол өөртөө тухтаа зөөлөн сандал дээр ч юм уу ямар ч байсан тухтаа чимээгүй хүн садаа болохгүй орчин бүрдүүлнэ. За тэгээд амьсгалаа ажиглана. Албаар гүнзгий амьсгал аваад тэгээ амаараа гаргаад 3-5 удаа те. Тэг хамгийн гол нь нүдэн анаад зүгээр ямар ч хүлээлтгүйгээр, ямар ч горьдлогогүйгээр зүгээр л өөрийгөө ажиглаад суу. За энэ үед та нэг ойролцоогоор 3-5 минутын дараа танд нэг тийм тод дүрс харагдах ч юм уу те. Эсвэл заримд нь тийм дуу хоолой мэдрэгдэх. За ямар ч хэсэн нэг зүйл болно. Яг тэгэхээр өнөөдөр чинь угаасаа энергийн түвшинд ингээд бүх хаалга нэгдэж байгаа өдөр ахгүй. Энэ энергийн хаалга нэгдэхэд дотоод гадаад энерги хоорондоо нэгддэг. Яг энэ үеэр нь л бид нар өнөөдөр манифест хийх юм бол маш хурдан бодит болдог юм ичидийн өдрөө. За тэгэхээр төвлөрөөд ингээд суух нь. За зүгээр ингээд ажиглах нь одоос намайг юм харагдана гэж хэлчихээр та нар юм харагдах нь уу гэдээ бас ингээд гордоо суучих штэ. Тэгэхээр зүгээр ямар ч хүлээлтгүй зүгээр л өөрийгөө ажигл. Зөвшнийхээ хэмнэлийг сонс.
За үүний дараа нэгдүгээр зөвлөгөөн дээр явж байгаа шүү. Та амьдралаас нэг юм асуулт асуумаар байгаа бол тэр асуултыг асууна. За ихэнх хүмүүс миний яг сүнсний ажил юу вэ? Миний карьер, миний яг хийж байгаа энэ ажил, миний ажил мөн үү те? Яг одоо энэ ертөнцид ирсэн миний жинхэнэ зам мөр мөн үү? Үгүй ер нь ямар ч асуулт байж болно. Танд өнөөдөр ямар тулгамдж байгаа асуудал байна? Түүнийгээ яг ингээд төвлөрөөд өөрийгөө ажиглаад 3-5 минут суусныхаа дараа асууна. За хинээс асуух вэ гэвэл за яг өөрөөсөө л асууж байгаа. Тэгэхдээ энэний цаана болохоор одоо universe буюу орчлон ертөнцөөс бид нар асууж байгаа маа. За энд бол шашин шүтлэг, бурхан, шүтдэг, тэнгэр, бөө мөргөл юусэн хамаагүй шүү. Энэ бол зүгээр л одоо universe гэж ярьж. Энэ нь магадгүй монголчууд биднэрт бол харж манж байгаа те дээд өвөг дээдс маань байж болно гэсэн үг. Тэгэхээр энэ асуултыг асууна. Тэгээд энэ асуултаа асуугаад ажиглаа суухаар асуултын хариулт танд маш тод мэдрэгдэнэ. Тэр тохио танд ирнэ. За хүн болгон хувь хувийн маш өвөрмөц ертөнцтэй сүнснүүд учраас бүх хүнд яг ижилхэн мэдрэмж төрн юм харагдана гэж бол хизээч байхгүй. Тэгэхээр би бол одоо коучлж байгаа байхгүй, та бүхэн зүгээр л чиглүүлж өгч байгаа. Яг та юу мэдэрч, юу харах, юу олж авах чинь бол хүн хүнийх өөрөөр гэдгийг одоо санаарай. За тэгээд энэ өдөр бас ингээд би хэлээд өнөө орой та нар ингээд суугаад ажиглаад нэг 5 минут ч байсан болно. Ингээд суухаар юу ч мэдрэгдэхгүй байж болно. Тэгвэл урам уурж болохгүй. Яг энэ нөгөө өнөөдрийн сүнсний өндөр түвшний сэрэлтийн энерги зөвхөн өнөөдөр биш. Өнөөдрөөс хоошоо 5 өдөр энэ дэлхий дээр оршино. За тэгэхээр яг энэ өндөр vibration энергийн үйлдэлд 5 өдөр танд тохио ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг би зүгээр хувьдаа та бүхнийг өнөөдөр хийж байгаа л 5 өдөр дараалж яг энэ хийж байгаа зүйлээ давтаж өөр дээрээ практикаар хэрэгжүүлээрэй гэж хүсмээр байна. Тэгэхээр магадгүй заримд нь 3 дахь өдрөнд тохиолдож болно гэсэн үг. За 2 дахь зөвлөмж маань бол дахин төрөлт. 11 гэсэн энэ өдөрөө нар яг хилэнцгийн ордонд оршиж байдаг. Хилэнц бол өөрөө дахин төрөх, сэрэх, хувирах, хуучнаасаа өөрчлөгдөх гэсэн ийм утгыг агуулж идэг. Тэгэхээр яг энэ 11 сарын 11-нд та өөрийгөө дахин шинээр өөрийнхөө далд ухамсарыг кодолж дахин шинээр өөрийгөө бүтээн гэсэн үг. За бүр дэлгэрүүлээд яриа л та. Бид нар ингээ манифест хийж гинэ гэж ярьж байна. Мөнгө хүсэж байна, амьдралдаа одоо аз жаргал хүсэж байна, тэ амьдралаа бүрэн бүтэн ингээд өөрөөр өөрчлөхийг хүсэж байна. За тэгвэл тэр амжилттай манифест гэдэг байгаа тэр эд баялаг амжилт нэр хүндийг олж авахын тулд та одоо өөрөө ямар хүн байх ёстой вэ? Энийг дотроо тунгаагаад үзэг цаасаа барьж агаад тэр одоо хүнийхээ шинж чанаруудыг бичнэ. Одоогийнх чинь ерөөсөн хамаагүй. Яг дахин төрөөд ямар хүн болох вэ? Таны хүсээд байгаа тэр та ямар хүн болохыг хүсээд байна. Тэрийг шинж чанар, гадаа дотоод шинж чанараар нь чагсааж бичнэ гэсэн үг. За тэр хүн чинь гаднаасаа яаж хувцалах юм, яаж харагдах юм те? Бүр жингийн тоогоож бичиж бас болно гэсэн үг. Биеийн харьцаагааж бичиж болно гэсэн үг те. Ямар зан характер, үйл хөдлөлтөй байх юм. Ингээд өөрөөхөөрөө тодорхойлж чагсааж бичнэ. За тэгээд өнөөдрөөс гадна энэ энерги чинь зөвхөн ингээ өнөөдөр 11 сарын 11-гээ арилжахгүй 5 өдөр энэ өндөр энерги чинь давтамж нь ингээд оршино. Тэгэхээр яг өнөөдрөөс эхлээд 5 өдөр яг тэр хүн шигээ жүжиглж амьдрна гэсэн үг. За тэгж чадах юм бол маш хүчтэйгээр та дахин төрөлтийг өөртөө хийнэ. За би өөр дээрээ ярив. Би өмнө нь бол ингэж олон хүний өмнө ингэж ийм одоо яриаг ярих одоо чадамжтай хизээж байгаагүй. Маш интроверт татгшоогоо, маш ичимхий. За миний бүр ярианы өнг хүртэл нарийнхан гонгилсон ер нь л өөртөө маш ихтгэлгүй байсан. Ямар сайндаа анх удаа за 8 бараг 9 жилийн өмнө йогийн төвөө нээчээд
лайв хийхэд ингээ коммент уншсан чинь маш олон хүмүүс ямар чихэн чиртэй ярьд юм бэ, ямар гонгонсон юм бэ ч юм уу те, маш их тийм сэтгэлдлүүдийг бас бичсэн байсан. Тэгэд өөртөө маш итгэлгүй байсан. За тэгвэл яг одоо 2025 онд та бүхний одоо өмнө энэ бичлэгийг хийгээд сууж байгаа Ариун Заяа өөртөө маш итгэлтэй. За маш олон хүмүүсийн өмнө олон удаа лекц тавьж, илтгэл тавьж, хичээлийг заасан, маш олон хүмүүст нөлөөлж удирдах чаддаг ийм эмэгтэй болж хуурсан байна. Тэгэхээр миний хувьд яасан байх нь шал өөр хүн болсон байгаа. Тэгэхээр хүн ингэж өөрчлөгдөж хувьсах бүрэн боломжтой. Хүн амьдралдаа хэдэн ч удаа хувьсаж өөрчлөгдөж болно. Магадгүй 10 жилийн маань одоо тийм бага ангид байсан, цэцэрлэгт байсан найз маань намайг өнөөдөр хараад энэ одоо хизээ юм болцсон гэж бодож болно. Шал өөр хүн байсан. Одоо бүр шал өөр болчихжээ гэнэ. Тэгэхээр угаасаа энэ дахин төрөлтийг хүн амьдралдаа хэдэн ч удаа хийж хүн өөрчлөгдөж болно. Маргаашнаас эхлээд яг тэр хүн шигэ бүр жүжиглэн гэсэн үг. За тэгэхээр энийг анх сонсож байгаа хүмүүс бол юу яриад байна л гэж бодох бах те. Ер нь бол эхлээд угаасаа жүжиглж байгаа гэдгээ өөрөө мэдж байгаа учраас маш тэнэг санагддаг. Гэтэ бүр яг энэндээ үнэмшээд яг тэр хүн өөрөө болцсон байна гэж бодож, ярьж, үйлдэж, хувцлаж, аксессуараа зөөж, нүрээ бодно гэсэн үг. Яг 5 өдөр тэгж жүжиглэнэ. За тэгээ удахгүй энэ бодит болох болно. Хэн болж жүжиглэн яг тэр болдог. За хэн болж байна яг түүнийгээ өөртөө татна. Тэгэхээр ижил энерги татна гэдэг шиг те яг та одоо тэр өөрийнхөө хүсээд байгаа амжилт, эд баялаг бүх зүйлийг өөртөө татсан байгаа тэр хүн одоо өнөөдөр болцсон гэж өөртөө одоо итгүүлж жүжиглэж 5 өдөр амьдрна гэсэн үг. За 3 дахь зөвлөгөө маань бол төгс цогцол. Тэгэхээр маш олон хүмүүс ингээл зөндөө мөрөөдлийн самбар, манифест, секрет, бодлын хүч мөч гэл ингээл зөндөө юм хийж байгаа л та. Гэтэ заримийнх нь яагаад биелдэггүй вэ? Шалтгаан нь ерөөсөө л энэ төгс цогцол баттгалыг хийгээгүй учраас заримийнх нь хүсэл биелдэггүй. Тэгээд энэ худлаа гэд хайчдаг гэсэн. За тэгэхээр энэ 3 дахь бол бүр бас маш чухал. За TFA гэж бол ярьдаг. Энэ болохоор thought, bodol, feelings буюу мэдрэмж, action буюу үйлдэл гэсэн үг. Тэгэхээр та өнөөдөр за $100 би манифест хийж хүслээ гэж бодъё. $100 би ингээ хүсчлээ. Гэхдээ дотоод миний нөгөө мэдрэмж би хоосон, би мөнгөгүй, би одоо байхгүй, надаа байхгүй тэ гэсэн юм харамлсан, хоосон юм мэдрэмжтэй штэ. Тэгэнгүүт таны нөгөө мэдрэмж чинь таны манифест хийсэн зүйлтэй чинь эсрэг тесрэг нийцэхгүй байгаа учраас энэ биелдэггүй гэсэн үг. За зарим нь бол одоо магадгүй залуучууд маань тий охтууд маань бол мөрөөдлийн залууга одоо манифест хийгээд хөвгүүд маань бол мөрөөдлийн охиноо манифест ингээ хийлээ. Гэтэл дотоод бодол чинь би хангалттай царайлаг биш. Би бол дихтерхий тарган, би бол наамхан ч юм уу те. Дотроо өөрийгөө юм нөгөө юм голсон бодолтой мэдрэмжтэй яваад ахлаар нөгөө манифест хийсэн зүйлтэй чинь бас хоорондоо нийцэхгүй байгаа учраас одоо төгс нийцэл гэж ярьсан шүү дээ энэ 3 дахь чинь. Тэгэхээр таны мэдрэмж бодол хоёр чинь нийцэхгүй. Бас action буюу хийж байгаа үйлдэл чинь нийцэхгүй байгаа учраас ихэнх хүмүүсийн энэ манифест биелдэггүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ 11 сарын 11 гэсэн энэ өдөр та үрээ заавал суулгах ёстой. Тэр нь заавал үйлдэл хийн гэсэн. Тэгэхээр зарим хүмүүс ингээд нэг зүйл бодцоод огт үйлдэл хийхгүй залхуураад буудан дээрээ ялхаагаа твтчихэдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн бодсон мөрөөдлийн самбар хүсэл аль нь ч биелдэггүй. Яагаад тэгэхээр тэр хүн үйлдэл авахгүй байгаа учраас. Тэгэхээр дотоод бодол таны мөрөөдөлтэй манифест хийж байгаа бодол тэгээд дотоод мэдрэмж тэгээд хийж байгаа үйлдэл 3 чинь хоорондоо нийцжиж энэ манифест чинь хүчтэй биелнэ. Тэгэхээр энэ өдөр үрээ суулгаагүй хүн бол цэцэг урахыг угаасаа урахгүй тий үр суулгаагүй учраас юу ч дэлгэрч дэлбэлэхгүй учраас хийд юм өнгөрдөг гэсэн. Тэгэхээр та заавал энэ дээрээ үйлдэл авах хэрэгтэй. Би өөрийгөө магтъя. Би өөрийгөө хүлээн зөвшөөрье. Тэгээд би амьдралдаа талархъя. За ингэмэгт ертөнц таны яг тэр талархсан амьдралыг, талархлын төвшин тэр амьдралыг бодит болгож
танд өгдөг байх нь. Тэгэхээр ямар ч үр суулгахгүйгээр, ямар ч үйлдэл гаргахгүйгээр, ямар ч өглөг өгөхгүйгээр энэ манифест гэдэг зүйл хийж болтгоо. За энэ өглөг дотор бол мөнгөний өглөгч байж болно тийм. Магадгүй ингээд сургалтан суух гад мөнгөө шилжүүлж байгаа нь өөрөө мөнгөний өглөг байгаа хгүй. Үйлдэл хийж гин гэсэн. За дээрэс нь шинэ алхам хийж штэ. Би бол ингээ өнөөдөр бичлэгээ камерын өмнө ингээд өөртөө хөөрхөн ингээ хойноо студ засаад үйлдэл авж гин. Энийг YouTube дээр оруулж гинэ гэдэг чинь үйлдэл авж гин гэсэн. За тэгээд өөрийгөө тэр 5 тухтай бүснээс гаргаад ямар нэгэн байдлаар үрээл тарих нь чухлаа. Тэгэхээр энэ манифест хийж байгаа чинь хүртэл энергийн өглөг учраас юу та илгээж ин тэр чинь л танд буцаж ирнэ. Та босод хүмүүст муу мухай хараал доромжлол ийм комментиг биччихэл аваад буцаал танд тэр яг сөрөг муу мухай зүйл амьдралд чинь ирдэг. За ингээд 11 гэдэг энэ портал бол өөрөө хамтын ухамсараар энэ сошиал медиа хөгжснөөс хойш маш олон хүмүүс хамтдаа ингээд хийж байгаа. Зарим нь бол Zoom митингээр бас хийж байгаа. Би бол өнөө орой 20 цагаас онлайн ангидаа бол энэ Zoom митингээр бас энэ 11 портал манифест аффирмашны талаар бас уулзалт менторыг хийх болно. За 11 сарын 26-нд бол миний оны сүүлийн он гарахаас өмнөх сүүлийн 30 өдрийн анги маань нэмэгдэнэ. За энэ ангид бас йог, пилатес, эрүүл хоолноос гадна манифест аффирмашны хичээлүүд нэмэгдэж орж байгаа. За ингээд та нартай амжилт хүсье. Тэгээ энэ өдөр өөрийнхөө сэтгэлийг маш гоё нээлттэй байлгаж, өөрийнхөө мөрөөдөл хүслийг аль хэдийнэ өөртөө авчихсан юм шигээр мэдрээрэй. Тэгээд таны мэдрэмж, үйлдэл, бодол гуравчин хоорондоо нийцжиж энэ бүр абсолют төвшний манифест болдог байгаа шүү. За ингээд та нартай амжилт хүсье. Бичлэг маань таалагдсан бол доор бас лайк дараарай. Тэгээд мөн намайг subscribe хийхээ мартаоцай.